Хоёулаа хурмаа айл эрт хийх байсан. 20 наснда хий гэсэн чинь чи өөрөө жоохон турж байгаад хийя гэж 30 нас хүргээ үсттэй. 30-таа л хурмаа хийчих байсан. 30 наснда хий гэсэн чинь чи өөрөө олон найз нөхөд хамаатан садан ирэн жоохон мөнгөтэй болохоор сүртэй хийгээд хоошлуулсаар байгаад 40 нас хүргээ үсттэй амиг минь 40-тэй тэгвэл яг хийх байсан юм мэдв. харин би хийя гэсэн чинь тийм их ороо ойлгоод хоёулаа чи хүүхэдтэй болоод daгаад хийж чадаагүй шүү дээ. 50 60 гарчаад хийж болох л байсан шүү дээ. Өвгөнгөө. Дараагийн хүүхдүүд чинь төрөө чи чинь өөрөө юу хөрм одонгийн тоонд хүрэн гэж хүнийг нуруу тасарт зүдгүүлсээр таарсан биз дээ. Хурмаа ер нь гоё сайхан залуу байгаа дээр л хийх хэрэгтэй юм бэ. Тэгсэн бол одоо ад жаргалтай байхгүй юу? Яг зөв. Аз жаргал гэдэг ямар нэгэн зүйл амжилтанд хүрсний дараа биш. Амьдралын мөч бүрээс мэдэрч болдог гэдэг дээ. Тэгвэл одоо мөн хүүгийнхаа хормыг залуу байгаа дээр нэртгэн хийж өгье. Ястаа тгий. Өвгөн нь тасаргаа хормын жимэглэл хийдэг газар олсон. Ямар? Болор хормын жимэглэл нь өөрийн хашаанда болон орон нутагт гадаа хормоо хийх гэж байгаа хосуудтай зориулан бүх зүйлийг нэг дор зохион байгуулж байгаа. Үүн асар майхан, санд ширээ, айц дэлгэц, хөдлөгч найруулагч, жимэглэл, хоолбор халдвар сэрээ, зөөгч хормын ордны эрчилгээ яслыг хүртэл өөрийн гэртээ гардан авах гээд нэг ч зүйл үлдээхгүй бүгдийг нь бэлдэж хоримтгч осынхоо ажлыг 100% гардаж хийдгээрээ давуу талтай. Өөрийн хашаанда хормоо хийж голомттой буйнаа хураах нь хамгийн дээд ёс байдаг учраас ёсыг дагаж голомттой буйнаа хураацгаая. Лааж байгаа үсттэй. Лааж штэ. Хоёулаа ч гэсэн хормоо хийж хүн. SV доогуур зураас рестарт хийж байгаа тийчи. Аа? We're looking for something